Luminar брендийн альбом ёсны дистрибьютор Kitchen World. Сайн байна уу? Зэргийн гэр бүл байна. Аз жаргалын гэр бүл байна. Сайн шахлын гэсэн гэр бүл байна. Нэвтрүүлгийн зүгээс бидэн зориулсан 10 асуултанд одоо хариулъя. Ивент тэтгэгч Kitchen World. За эхний асуулт. Анх гэр бүл болно гэсэн мэдрэмжийг хэрхэн авч байсан бэ? Би хариулна те одоо. Үгүй чи их хариул хайран даан хариул. Үгүй чи би асууж хариулсан. Би энэ асуултыг чамаас асуух юм уу? Үгүй би асууж байгаа. Анх гэр бүл болно гэсэн мэдрэмжээ манай гэр бүлийн хүн бие давхар болоод яг мэдэрсэн. Нэг сар гаруй уулзж хагаад манай хүн Хөдөө амтлаа яваад. Тэгээд тэр хооронд уцаар ярьдаг, мессеж бичдэг их олон аюу удаан өнгөрсөн. Тэгэл ирээл тосоол хаваал тэгэл за би чинь нүнгүй бол бас хэцүү юм байна да. Зогтой амьдрах юм байна да л гэж бодсон. Миний хувьд бол яг бүр амар гэр бүл болъё гээл те шууд шийдээл ингэсэн байхгүй нэг мэдсэн чил бүх юмд ингээ манай нөхөр намайг хөтлөөд аваа явцаа. Тэгэл хүүхдтэй болоод жирэмсэн болоод нэг мэдсэн чи жирэмсэн болоод нэг мэдсэн чи суудсан байсан шүү дээ. Энэ үнтэй хамт цаашдаа ингээ гэр бүл болох нь хамгийн зөв шийдвэр юм байна гэж бодоод нэг тийм гоё мэдрэмж төрчихсэн. Юу гэж хэлэх нь бол мэдэхгүй. За миний хувьд болохоор бүх зүйл ингээд маш хурдан болоод өнгөрсөн. Хамт амьдрах тэр мэдрэмж бол одоо тийм нэг үгээр илэрхийлмээргүй нэг тийм гоё мэдрэмж төрж байсан. Тэгэл за би ямар ч байсан гэрлэх юм байна. Одоо тэгээ гэр бүлээ зохиоход нас манч болсон юм байна гэл. Тэгээ шийдвэр гаргасан та. Тэгэхэд бүрдээ зүгээр хөдөө явчаад хөдөөнөөс автобусаар ирж байхгүй. Автобуснаас буусан чи бөөр цэцэг авч алдсан те. Зогсчихсэн шүү. Бид хоёр болохоор нөгөө сар ингээд уулзаад ингээд хоёр би нэг ерөнхийдөө мэдэнгүүдийг сарын дараа хамт амьдарч эхлээд одоо ингээд 6 жил болж байгаа. Хоёулаа манайх руу явъя гэд намайг нэг удаа гэрлүүг авчаад тэгээд нэг өдөр очиод ингээд өдөржингөө байгаа. Тэгээ харъя гэсэн чи яах юм бэ? Энд ч нэ байж байгаа гэдэг. Тэгээ гэрт хариулаагүй зүтэй. За хэлээгүй юм бол явуулч надаа те. Тэгээл зүгтээ хувцас авчраа те. Хувцас амьдраа. Тэгээл амьдэрч. Өмнө болохоор бид хоёр оюутан байхдаа Европ зугаалж агаад хайртайгаа авчирсан байгаа. Анхны яг тэр хариуцлагатай мэдрэмжийг манай том охин заягийн гидсэнд нэг анх сонсоод тэр үеэс эхэлж байсан. За хоёр дахь асуулт. Үгүй нэвтрүүлэгч шиг. Та өөрөө хариулна. Би нэвтрүүлэгт орсон юм шиг. Ерөө За би асуунаа. Үгүй. За ингэ хамт Үгүй чи энэ ч гэсэн хариулж штэ. ерөө ижилхэн штэ. За За хамт амьдрья гэдэг шийдвэрийг хэн анх гаргасан бэ? Мэдгүй. Би гаргасан. Энэ гэтээ яг бод дээр ямар инээдтэй юм болсон байхгүй юу? Нэг дээр ингээд би анх нөгөө танилцахдаа 3 дахь курстай оюутан байхдаа анх удаа ажил хийж үзгээд нэг ажлын газар ресторан төссөн чинь маань бүр тэрний менежер байсан байхгүй юу? Тэгээ надаас анх ингээд ярьсан энэ аваад тэгээд тэр ажилдаа ороод тэр чинь нөгөө орой таардаг учраас нөгөө манай нөгөө ганцааран маань явуулах юмар дурахгүй байсан байхгүй орой ажил хийгээд ингээд Сая бол баг бүр хариулаад гэчлээ. Хоёулаа Монголд ихтэй анх гэр бүлийнхээс өмнө хамт Москвад сурдаг гэсэн. Тэгтээ хамт амьдарч ихтэй. Тэгээ бид нэг үерхдэг болсон. Тэгээд нэг өдөр манай гэрийнхэнтэй танилцаад байжгаад нэг 3-4 хоногийн дараа тэгээ хамт гэрт очсон чи ээж ингээ орой өдөр шингээ ганцаараа яваад тахаар зүгээр нэг бол хамт ингээ амьдарчул яа гэдэг. Тэгээ бид хоёр хамт амьдарч ирсэн байхгүй юу? тэгээд энэ шийдвэрийг одоо бид хоёр хийс илүү одоо манай ээж ингээ ээж л ерөөхдөө гаргасан юм уу? Орой өдөр явж байхаар ингээ хамт зүгээр амьдарчаач тэгээд хамт анх амьдарч хэлсэн. Москвад оюутан байхдаа хамт амьдардаг байсан. Тэгээд за яг би давхар боллоо гэж Монголд ирээд тэр үедээ ч гэсэн шууд хамт амьдрал өргөжлүүлээд хамт амьдарсан. Kitchen World компани зүгээс Q10 видео контентэнд оролцсон та бүхэн маш их баярлалаа. Наа гэр бүл Kitchen World брендийн оруулж ирдэг Luminar брендийн
6 хүний 45 ширхтээ аяг 5 хүний комик бэлгэнд өгч байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа.